Дональд Бишоп өөрийн Facebook хуудсанда "Би яахаа мэдгүй байна" гэдэг залбирлыг та мэдэх үү? Та хаалгаа хаагаад эсвэл чимээгүй газарт очиод Бурхны өмнө зүрх сэтгэлээ нээхдээ "Би яахаа мэдгүй байна" гэж хэлж үзсэн үү? Би хаачхаа мэдгүй байна. Юу болоод байгааг ч мэдэхгүй байна. Үүнийг яаж зохицуулахаа мэдэхгүй байна. Өөрийн сэтгэл хөдлөлөө яаж захирахаа ч мэдэхгүй байна. Энэ нөхцөл байдлыг хэрхэн хяналттай байлгахаа мэдэхгүй байна. Би маш их мэдэхгүй зүйлсийн дунд нь амьдарч байна. Гэхдээ тоос шороо мэт өчүүхэн итгэлээр "Би яахаа мэднэ" гэж хэлээд асуудлаа тэнд нь орхи гэж постолжээ. Би ч ингэж бодож байсан удаатай. Олон ч удаа Бурханд өөрийн бодол мэдрэмжээ хэрхэн илэрхийлэхээ мэдгүй залбирч байсан үеуд надад бий. Энэ талаар Ром 8:26-аас 27 дугаар ишлэлд "Үнчлэн мөн сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин сүнс өөрөө үгээр илэрхийлэшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг нэхлэгч нь мэддэг. Учир нь Бурхны хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө сүнс зуучлан гуйдаг юм" гэсэн байдаг. Энэ ишлэл таныг урамшуулсан гэдэгт итгэлтэй байна. Та ганган сайхан үгсээр Бурханд хандан залбирах шаардлагагүй. Зүгээр л "Би яахаа мэдгүй байна" хэмээн залбирч ариун сүнсэнд даатгаарай. Учир нь сүнс Бурхны хүслийн дагуу бидний төлөө бидний дотроос зуучлан гуйдаг юм. Харин Ром 8 дугаар бүлгийн 28 дугаар ишлэл надад маш их урам зориг өгдөг. Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэднэ. Гайхалтай амлалт биш гэж үү? Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг.